Beyond гэдэг нь цаашаа гэсэн үг. Тэрнээс цааш гэсэн үг тийм үү? Миний ретритийн гол зорилго бол физик бие, материалын ертөнцөөс хальж өөрийгөө нээхийг. Beyond physical body тий. Бид нар бол ганцхан бие биш. Материалын ертөнцийн дээр байгаа энэ гатуу биетүүд биш. Тэрнээс цааш агуу ертөнц байна. Тэрийг нээе. Тэрнээс цааш таны өөрийн энергийг оршихуу гэж байна. Тэр цэвэр ухамсар гэж байна. Тэр нь юу юм бэ гэдгийг нээж өгье. Тэгэхээр би өөрөө зөвхөн энэ материал ер нь материалист үзэлтэй байсан байгаа байхгүй юу? Зөвхөн тэгээд би ингээд чандын бурханлаг сүнслэг юмыг ингээд ойлгодог, сонирхдаг ч гэсэн цагаа гаргахгүй зөвхөн материалын ертөнц дээрээ тэмцэл хийж явж исэн байгаа. Тэгээд материалын ертөнцөөс халаад танихын цагт вау, үнэхээр бүх юм бүтэн болж байгаа байхгүй. Тэгээд би өөрөө бүтэн болоод би өөрөө юм хүчтэй болоод мэдрэгдсэн. Тэгэхээр би энэ мэдрэмжийг л хүмүүст өгье гэж бодоод догтлол хамаг одоо бүр тэр нарийн бүх зохион байгуулалтаар одоо энэ дээр ийм бясалгал, энэ дээр энийг ярина гэл ингээд төлөвлөд байгаа шалтгаан чинь физик биенээс хальж өөрийгөө таний. Материалын ертөнцөөс хальж ертөнцийг нээ. Учир нь материалын ертөнцийн дээр байгаа нүдэнд харагдаж байгаа юм бүгд хуучин байхгүй. Танил зүйлс. Old танил зүйлс. Аль хэдийн хин нэгэн газраас хараад тэрийгэ бүтээсэн байгаа тий. Тэгэхээр одоо бол би өөрөөрөө материалын ертөнцөөс халаад хэний ч мэдгүй цоошин мэдээллийг хараад мэдээд таниад тэр мэдээллээ өөртөө татаж авчираад би өөрөөрөө боловсруулад юм бүтээе. Тэр уриалгыг өгч байгаа. Тэгэхээр цоошин мэдээлэл, цоошин мэдлэг, цоошин experience туулал туршлагыг авъя гэж бодож байгаа бол энэ аялалд ирээрэй.